Ангадугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүнс хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбарын төлөөлөл төрийн дээд одон медалаар шагнагдлаа. Шагналыг Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр гардуулан өглөө. Биднэрт хулсаа тунхагласны үндсэн хуулиа батсны 100 жилийн ойн жил тохиож байгаа. Тэгээ ойн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн төлөөллийг төрийн дээд одон медалаар шагналаа. Монгол Улсын ерөнхийлөгч зарилга гаргаж өнөөдөр бол одоо нэг 100 орчим одоо үндэсний үйлдвэр баялаг бүтээгчдийг шагнаж байна. За энэ үйлдвэрүүд ихэвчлэн Монгол Улсын ерөнхийлөгч өөрийн биеэр очиж ажилласан үйлдвэрүүд байгаа. Улсад одоо 20 жил, 30 жил, 10 гаруй жил ингээд үндэсний үйлдвэрлэлийн салбарт доктортой ажиллаж байгаа, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Ийм олон баялаг бүтээгчдийн төлөөлөл 100%-аар ингээд шагнагддаг ийм сайхан одоо цаг үе ирсэн байна. Зах зээлийн одоо хүн амынхаа үндэсний хангамжид нийлүүлж ирсэн энэ олон жилийн нүүрийн хөдөлмөрийг үнэлээд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан газар содон хөгжиж байгаадаа маш их баяртай байна. Үндэсний салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд нийт энэ шагнал маань бол бидний бүхний шагнал, компани ажилчид энэ шагнал маш их баяртай байна. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчлэг явуулдаг. Одоогоор бид нар ер нь кейтерингийн болдоо бүтээгдэхүүн хийж байна. Тэгээд энэ жилийн хувьд манайх нэг экспорт хийж байгаа. Улсад 44 жил ажиллаж байна. Тэгээд мэргэжлэрээ дандаа ажилласан. Одоо Master Boots компанид ахлах технологич хийдэг. Хамт олон гэр бүл, өөр хүүхдүүд одоо тий компанийнхаа удирдлагуудад баярлалаа гэж хэлье. Дэжхэн салбарт 52 жил ажилласан байна. Хамт олондоо удирдлагад миний хөдөлмөрийг үнэлж дөрвөн адгаар шагнасан баярлж байна. За би Төмшүүд компанид 2011 оноос ажиллаж байна. Одоо нийт 14 жил ажиллаж байна. Компани бол одоо 2004 онд байгуулагдсан. Тэгээд нийт одоо Монгол Улсын өндөгний зах зээлийн бараг 50% хангах гээд ажиллаж байгаа. Төмшүүд компани хамт олонд одоо ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд бүгдэнд нэрүүлэх сайн сайхныг хүсье. Улсад нийтдээ 33 жил ажилласан. Үүний 15 жил Цалуу Тимикс компанид ажиллаад өнөөдөр төрдөө ажлын бүтээмжээрээ үнэлүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү ангадугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбарын төлөөллүүд төрийн дээд одон медалаа гардан авлаа.